Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчлээ. Намайг Амар Санаа гэдэг. Тэгэхээр та бүгдээс би нэгэн асуулт асууя. Та дасгал хөдөлгөөнийг ухаалгаар хийснээр нойроо сайжруулж болдгийг мэдгүү. Энэ асуултын хариултаа сэтгэл хэсэгтээ үлдээгээрэй. Тэгэхээр би нэгэн ишлэл хэлж өгөөд энэ бичлэгийг эхлүүлцгээе. Хэрвээ үйлдэл үр дүнгүй байвал мэдээлэл цуглуул. Хэрвээ мэдээлэл үр дүнгүй байвал зүгээр л нойрс. За тэгэхээр дасгал хөдөлгөөн нойронд яагаад чухал вэ гэдэг талаар ярилцгаая. За тэгэхээр хэрвээ дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийж чадвал энэ нь болохоор мөнхийн залуугаар үлдэх боломжтой арга зам. Тэгэхээр дасгал хөдөлгөөн гэж ярьж байгаа учраас булчингийн тухай заавал ярих хэрэгтэй болно. Тэгэхээр булчин гэдэг зүйл маань болохоор бидний ДНХ-ийг эсэлтгээс хамгаалдаг, хамгаалахад тусалдаг хөгшрөлтийн эсрэг дааврын нөөц гэж авдаг. Маш чухал ойлголт байгааз. Тэгэхээр бид бүгд энэ булчингийн талаар маш сайн ойлголттой болж сурч мэдснээр нэгсэндээ бид бүгд илүү залуугаар үлдэх боломжтой гэдгийг маш олон судалгаанууд харуулсаар байгаа. Одоо ч шинжлэх ухааны үндсэлтэй маш олон судалгаанууд гарсаар баталсаар байгаа. За мөн дасгал хөдөлгөөн нойртой хэрхэн холбогддог вэ? За тэгэхээр бидний бие махбод фитнес төвч юм уу дасгал хөдөлгөөн хийж байгаа үед ерөөсөө галбирчдаг. Харин энэ үед юу болдог вэ гэхээр дасгал хөдөлгөөний үед бид бүгдийн стресс даавар нэмэгдэх, хөрслийн үзүүлэлт нэмэгдэх, мөн цусан дахь сахарын хэмжээ хэлбэлцдэг буюу гажууддаг. Гэхдээ энэ бүгд ерөөсөө таны буруу биш. Харин та гайхалтайгаар биедээ хэрэгтэй зүйл хийсэн гэсэн үг. За тэгэхээр нууц нь ерөөсөө бидний бие галбир унтаж байх үед л галбирчдаг. Тэгэхээр энэ бол маш чухал ойлголт буюу унтаж амрахын цаана нөгөө чухал дааврууд байгаа. Тэгэхээр бүгдээрээ даавруудыг ярьсаар байгаа. Энэ дааврууд асар чухал. За тэгэхээр олон хүмүүс тулгардаг том асуудлууд нь хүмүүс энэхүү эрүүл стрессийг эрүүл бус стресс болгон хувиргадагт гол асуудал байгаа юм. За тэгэхээр тохирсон стрессийн ачаалал хүний амьдралд бүтээл бүтээдэг. Харин хид их стресснэр энийгээ нураадаг. Тэгэхээр тэнцвэр маш чухал гэдгийг эндээс харж болно. За тиймээс дасгалыг хид их хийхдээ гол нь биш. Хизээ, хэрхэн, хэр хэмжээтэй хийх вэ гэдэг нь чухал. Тэгэхээр хизээ вэ гэдгийг ярьцгаая. За хизээ гэдэг нь болохоор хэрвээ та хамгийн сайхан нойрсохыг хүсэж байгаа бол өглөөний дасгал маш сайн зохино гэж үздэг. За өглөөний дасгал нь эд хэсгийг нөхөн төлжүүлэх эрдэм чадалтай гүн нойрны үргэлжлэх хугацааг 75% хүртэл одоо нэгсэндээ хэмжээгээр нэмэгдүүлдэг гэж үздэг байна. Гайхалтай. За тэгэхээр илүү одоо нэгсэндээ бид бүгд сайхан биетэйгэр илүү урт наслахыг хүсэж байгаа бол дасгал хөдөлгөөн нь асар их хөдөлгөгч хүч болдог. За тэгэхээр оройн цагаар дасгал хийхэд ундрах асуудлуудын нэг нь бол биеийн температурын хэлбэлцэл. Тэгэхээр хэд хоорой дасгал хийснээс болоод бид бүгдийн биеийн температур докторч өгөөс олж бидний нойр нөлөөлдөг. Тэгэхээр энэ маань буцаад хэвийн хэмжээнд очихын тулд температур маань 4-6 цагийг шаарддаг гэж үздэг байна. Гэхдээ оройн цагаар бити дасгал хөдөлгөөн хий гэж байгаа юм биш. Гол нь зөв цаг буюу хизээ гэдгийг сонгох хэрэгтэй. Энэ нь болохоор тохиромжтой цаг нь 16 цаг 30 минут гэж үздэг. Та энэ үеэр дасгал хөдөлгөөн хийх юм бол орой унтах үед чинь биеийн температур чинь буцаад хэвийн хэмжээнд очиад таатай сайхан нойрыг авах болно. За тэгэхээр ингэж амарснаар таны зөв цагт орой дасгал хийгээд амрах юм бол таны дотоод орчин маш гайхалтайгаар мөн бүрддэг гэж үздэг. За гэвч нэгсэндээ аль болох өглөө цаг гаргаж дасгалаа хийх нь хамгийн сайн шийдэл гэж үздэг байгаа. Энийн нэг гол зүйл нь нөгөө кортизол даавар. Учир нь юу вэ гэхээр кортизол дааврын ялгаралт өглөө эрт ихээр ялгарснаар хүн илүү их идэвхтэй байдаг гэж үздэг. Тэгэхээр өглөө кортизол даавартай зэрэгцэн өсөхтэй зэрэгцээд дасгал хөдөлгөөн хийвэл маш сайн үр дүнтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ маань бас даавартайгаа холбогдсон шинжлэх ухааны ойлголт. За мөн тэгэхээр хэдлээ энэ даавар маань нэгсэндээ даавар өөрчлөгддөг учраас бидний бие өөрчлөгддөг гэдгийг маш сайн ойлгоорой. Мөн нойр арьс хоёр шууд холбоотой. Тэгэхээр бидний нойрны алдагдлаа бид нойрны алдагдлаа нүүрэн дээрээ өмсдөг. Энэ маш ойлгомжтой.
Нэгсэнтэй нойр арьс хоёр хоорондоо маш их холбоотой. Та 1-2 хоног бүтэн нойргүй яваад тэрний дараа царайгаа хараад үзээрэй. Ойлгомжтой шүү дээ. Мэдээж бистийн нойрны алдагдал нүүрэн дээр шууд харагддаг. За тэгэхээр дараагийн үргэлжлүүлээд энэ бичлэгнийхээ үргэлжлэлийг хийгээд явъя. За тэгэхээр цаашлаад мөн энэ дасгал хөдөлгөөн нойронд яагаад ийм чухал вэ гэдгийг ярилцсан, шийдлүүдээ мөн ярилцсан. Тэгэхээр дараагийн бичлэгээр үргэлжлүүлье. Та нар намайг дэмжиж хийх зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр ууслаа. Баярлалаа. Та чадна. Баяртай.